Тэгэхээр өнгөрсөн өдрүүдэд өрнсөн үйл явдлуудыг харах юм бол хоорондоо зөрчилтэй улс төрчдийн огтлолцож байгаа цэг нь Бод группийн 5 толгой төмөр замыг барьж ашиглалтад оруулах Овтек гэрээ нэрлэгдэж байна. За үндсэндээ энэ гэрээг байгуулсны төлөө улс төрчдийн авилгын сүлжээг Эрдэнэс 5 толгой мөнгөөр өгчсөн хэмээн ерөнхий сайд асан оюун эрдэнэ илэрхийлээд байгаа л хууль зүйн дотоод хэргийн сайд энх хоёрын зүгээс мөн адил Бод групптэй байгуулсан нүүрсээр төлбөр төлөх гэрээг оюун эрдэнэ Амундра нар хийсэн хэмээн хариу тайлбар өгч Бод групп хуурамч дансны гүйлгээ ирүүлсэн гэж мэдэгдээд байна. За тэгвэл улс төрийн халуун сэдэв болоод байгаа 200 сая долларын авилгын асуудлыг Бод группийн захирлын зүгээс ор үндэслэлгүй хэмээн гүтгэлэг хэмээн мэдэгдэж гэрээг үзүүлсэн Амундрагийн зүгээс өрөнд баригдсан 10 хүнтэй компанид 792 сая долларын мега төслийг авахд мөнх эрдэнэ хуулийн зөвлөхөөр ажилласан гэж байр сууриа илэрхийллээ. За Бод Интернэшнл Эрдэнэс 5 толгой авилгын компани 5 толгой төмөр зам компаниуд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 792 сая долларын үнийн дүн бүхий 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замыг барих гэрээг байгуулсан байдаг. За энэ гэрээгээр нүүрсийг хамгийн багадаа 1 тонныг 60 ам доллараар тооцож төмөр зам барих зардлаа нүүрсээр тооцож авах тохироо хийгдсэн байдаг. Тэгвэл Бод групп 600 саяын төслийг 1.3 тэрбум болгож зардлыг нь өсгсөн гэдэг ерөнхий сайд асан оюун эрдэнэ мэдээллийг Бод группийн зүгээс үгүйсгэлээ. Тодорхойлбол Бод группийн төлөөлөн үдирдэх зөвлөлийн дарга Баясгалангийн зүгээс 792 сая долларын өртгөөр төмөр замын төслийг 213 сая долларын өртгөөр зөвлөг эрчим хүчний нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн гэлээ. Тэр төсөл төртөг бол 600 байжгаад 1.3 тэрбум доллар болж нэмэгдсэн асуудал бол огт байхгүй. За хэрвээ тэгж дэвсэн бол тэрийг тухайн үед ерөнхий сайд хийж байсан оюун эрдэнэ өөрөө тэрийг батлах хэрэгтэй. За уг гэрээг үзүүлэхэд Бод Интернэшнл компани гүйцэтгэх захирал байсан Амундрагийн зүгээс өрөнд баригдсан 10 хүнтэй компани зүгээрчнийг шалгарчхаагүй гэдэг байр суурийг өөрийн захим хаягаараа илэрхийлээд байна. Түүнчлэн энэхүү гэрээг хийх эрх олгох Эрдэнэс 5 толгой хувьсад компани төлөөлөн үдирдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд Бод группийг төлөөлж гүйцэтгэх захирал Амундра хуулийн зөвлөхөөр мөнх эрдэнээр байлцсан баримт тавигджээ. Уг тэмдэглэлээс Эрдэнэс 5 толгой компани захирал асан Ган хуйгийн зүгээс энэхүү гэрээг байгуулахаар зүтгүүлж буй агуулгач уншигдана. Тэгвэл ерөнхий сайд асан оюун эрдэнэ зүгээс хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнэ Бод групптэй хамааралтай учраас уг гэрээг зүтгүүлж хариуд нь 110 сая долларыг албан тушаалтнуудад авилга болгон тараасан байж болцсохгүй гэдэг мэдээлэл хийгээд байгаа юм а. Харин Бод группийн төлөөлөн үдирдэх зөвлөлийн дарга Баясгалангийн зүгээс мөнх эрдэнэийг танихгүй гэлээ. Улсын хурлын гишүүн Б энх хоёрын Бод Интернэшнл хувьцат компани захирал Баясгалангаас 2 хүний хамт байлцж байгаа дөрвөлээ 500 мянган ам долларыг нэг удаа. За дээрээс нь 800 мянган ам долларыг дахин нэг удаа буюу нийт 1.3 сая ам долларыг бэлнээр авсан. Намайг өнөөдөр Монгол улсын өндөр албан тушаал хийж ирсэн хүн тийм ээ авилгал хэл хавд өсөн гэж гүтгсэн учраас би тэрэн дээр илүү анхаарал тавьж тэрэнд хариулж байгаамаа. Тэгэхээр би тэр энх хоёрыг түүнийг танихгүй. Тэр мөнх эрдэнэ бол манай компанид огт ажиллаж байгаагүй. 110 сая ам доллараар бол тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюур сайхан жишээлбэл сая доллар авсан гэж би хэлсэн тий. Оюун эрдэнэ ерөнхий сайдын тэгж хэлж байгаа юм бол ор үндэсгүй тэгээд боломжгүй зүйлээ. За оюун эрдэнэ зүгээс энх хоёр мөнх эрдэнэ болон Бод групп руу чиглэсэн мэдээллийг хийгээд байгаа бол хууль зүйн дотоод хэргийн сайд энх хоёрын хувьд оюун эрдэнэ мэдээллийг гүтгэлэг хэмээн мэдэгдэж давхар Бод группыг хуурамч дансны хуулгыг нээлттэй сонсголын ажлын хэсэгт цаг тулган хөргүүлсэн гэд мэдэгдсэн. Тэгвэл Бод группийн зүгээс оюун эрдэнэчдэр энх хоёрч тэр ор үндэслэгийг гүтгэлэг хийж байна хэмээн тайлбар өгöd байна. Тэр санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн. Ойлгож байна уу? Хуурамчаар хийсэн гэдгийг нь нотлоод сонсгол дээр яригдчихсэн байхгүй бүр баримтыг үзүүлж байна. Тэднүүсийн одоо гаргаж өгсөн бүх материалуудыг бол бид нар цаг тухайд нь гаргаж өгч байсан. Тэр их олон материал аваад тэрэн дээр харин анализ хийх чадвар нэг тар байсан болов гэж би бол дүгнэдэг. За 5 толгойн төмөр замын захирал асан удаан жаргал өнөөхөр нь гадаадд органсоор засгийн газар сүржин нэртэй даржин хөтөлбөр дардлаадаж авчир чадахгүй байсаар хугацаа алдсаар байгаа нь нууц гэрээний учгийг тайлах сонирхол эрх мэдлнүүд дэвш хуулийн байгууллагууд дэвш бие юу гэдэг эргэлзээг дагуулж байгаа юм а. Тэгвэл оюун эрдэнэ энх хоёр дэд сайд мөнх эрдэнэ Бод группийн төлөөлөн үдирдэх зөвлөлийн дарга Баясгалан 2019 оны гэрээг үзгэлж байсан Амундраг 5 толгойн төмөр замыг нүүрсээр баатардах Овтек гэрээний бүхий л оролцогчид шалгуулахад бэлэн гэдгийг мэдэгдэж ээлжлэн баримт баталгаа ярьж байгаа энэ үед авилтаа тэмцэх газар хинэн үнэн хинэн худал ярьж байна вэ гэдгийг шуурхай шалгаж шүүхийн танхимд нүүрэлдүүлэх нь чухал байна.